Анхнаас л өөрсдөө 2024 он төсвийг 25 онд өргөн барихдаа 7 их найдаар нэмэгдүүлсэн байхгүй юу? 26 тэрбум төгрөгийн төсөвтэй байсан Монгол улсын зардлыг сая 25 онд 7 их найдаар 33 их найд болгосон. Өөрөөсөө л манай сангийн яамныхын замбараагүй нэмсэн. Өөрөөсөө л сэтгэлийн хөдөлгөөнөр юм уу, тийм их хэмжээний орлого олно гэж тооцсон юм уу? Маш их хэмжээний зарлага нэмсэн л болж. Анханасаа төсвийн үед яригдж ирсэн нэг урсгал зарлаа танаад бодиттой нэг 10% өсөлттэй байсан бол одоо болно. Энд чинь 25% жил төсөв өсөж байгаа байхгүй. Тийм түүхэнд өмнө тийм байгаагүй юм билээ. Монгол улсын төсвийг жилд 25%. Сая энэ 24-25 он шилжих төсөвдөр 26 их найдын төсвийг 2033.91 тэрбум их найд болгож 7 их найд тэрбумаар нэмж байгаа байхгүй. 7 их найд. Төсвийг 2.3 их найдаар таньж. Тэр боломжтой би боломж яг угаасаа хангалттай гэж бодож байгаа юм уу? мэдхгүй би төсөв өргөн бариаг учраас санаас санаж байгаа мэдхгүй. Нурсгал зарлал гэсэн цалин бүнд янз бүр манай дээр одоо би харъя. Манай дээр яг ямар асуудал дээр өргөн баригдсныхын дараа л харъя. Ерөөсөө л анханасаа төсвийг дэндүү үрлэгэн бид нар 24 он төсөв хэлж яхад хэлээд дийлээгүй шүү дээ. Тэгээд тэр ерөнхийлөгч хориг тавилуу яалаа бараг тэгжээж дахиад хоёрыг хассан шүү. Энд чинь бас нэлээд юм болж ээж. Тэг их хурлын гишүүдийн үгийг тоодгоо ерөнхийлөгч үг гэхлээр ингээд айгүй хурдан хүлээгээд авдаг. Би манай сангийн яамны ойлгохгүй байна. Нөгөө 126 гишүүн хэлэхээр үг хэлэхээр хүлээж авдаг. Ерөнхийлөгч үг хэлэхээр заа гэд хүлээгээд авдаг. Тийм сонирм байж болох юм шүү дээ. Албаагчдын тоог 14,000-аар цомгдох нь гэжтэй. Дүүрэг дээр жишээлбэл юм цомгдох боломжтой албаагчтай. За ер нь хэцүүдээ ямар судалгаагаар тэгж үзэж байгаа. За мэдээ төрийн өмчт компани энэ төр дээр бол зөндөө томчлон болцоо би. Төрийн албад чинь төрийн захиргааны албад цомгдоход хэцүү хөхтэй. Тэзэ дангар өргөцсөн тэзэ албагчдад цомгдоход хэцүү. Зөв төрийн өмчт компаниуд дээр цомгдох нь байгаа хоо. Тэр зөндөө том компани 2-3 мянган ажилтнтай зөндөө компаниуд байгаа шүү дээ. 60-70 ажилтнтай дүүрэг мөрөг бол жижигхэн байхгүй ойлгомжтой. Тэр 2-3 мянган ажилтнтай том төрийн өмчт компаниудаас цомгдох хэрэгтэй бол гэдэг ч бодож байна. Тэр бол болцоод зөндөө олон янз бүрийн орон тоонд байгаа гэж бодож байна.